Төмөн олон та бүхнийхээ амар амгаланг айлтгая. Эвтэн Монгол мэдээллийн хөтөлбөрийн шинэ дугаар эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мегомбын инх болд сонгуульт ажлынхаа хүрээнд Монгол орны өнцөг булан мөртөөгөө иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж Монгол төр, Монгол гэр мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байгаамаа. Баруун Таван аймагт ажиллах үеэрээ бэлтгэсэн нэвтрүүлгийг та бүхэн хүлээн авч үзнэ. Монголчууд бид хэдхэн хоногийн дараа маш хариуцлагатай сонголтыг хийж Монгол улсынхаа 5 дахь шинэ ерөнхийлөгчийг сонгов. Бидэнд 3 сонголт бай. Энэ дотроос мэдлэг боловсрол, төрийн ажлын туршлага, ноён нуруу, тулах, гадаад улсад эх орноо төлөөлөх төрийн тэргүүн гээд олон талаас нь хараад үзвэл сонголтгүй Мегомбын инх бол байгаа. Тэрээр сонгуульт ажлынхаа хүрээнд Монгол улсын өнцөг булан бүрт байгаа хөдөөгийн иргэдтэйгээ уулзалт зохион байгуулж Монгол төр, Монгол гэр мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байгаа. Баруун Таван аймагт ажиллаад ирлээ. Иргэд түүнийг дуу нэгтээ дэмжиж байна. Инх бол Монгол улсыг дэлхийн тавцанд манай Монголын нэрнүүрийг үнэхээр авч явах ийм хүн. Ягаад гэвэл энэ хүний явсан газар бол хөрөнгө оруулалтын асуудал шийдэгддэг. Энэ явсан газар эв найрамд тухай асуудал яригддаг. Инх тавин шударга гэсэн тухай асуудал яригддаг. Жинг шалгарсан өдөрдөгч тийм учраас энэ хүн бол Монгол төрийн одоо жолог баттах чадна. Монголын ард түмнийхээ төлөө идэвх үзэгдэлтэй ажиллаж эх орон ард түмнээ энэ ядуурн энэ одоо хүнд байдлаас гаргахад өөрийн чармаал зүтгэлээ дайчлан ажиллах ажил мэргэжлийн ур чадвар сайтай ийм хүн гэж би боддоо. Тийм учраас энэ хүний төлөө саналаа өгнө. Би юуны урд энэ Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд онцгой ач холбогдол өгч байна. Монгол орны хүү заяа, Монгол хүний хүү заяа шийддэг учраас их төвшин төрийн тэргүүмэнд байх ямар шалгуур үзүүлэлт байдیں۔ Тэнийг одоо бүрэн хангасан хүн гэж одоо ингэж үзэж байгаа учраас дэмжиж байна. Монгол улсын төрийн тэргүүн бол эв нэгдлийн илэрхийлэл байдаг. Тэгвэл Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мегомбын инх бол энэ чанарыг баг залуугаас өөртөө шингээсэн нэг юм. 2006 онд 5 өөр намын дарга нэг танхимд сууж засгийн газрыг бүрдүүлэн ажил харуулсан. 5 нам битгий хэл нэг намын нөхөдөж зөрчилдөн маргадаг төрийн ажлыг тэрээр ямар ч төвөггүй өдөртөн зохион байгуулж үндэсний эв нэгдлийн засгийн газрыг байгуулан ажиллаж байна. Эв нэгдлийн асуудлыг би Монгол гэрийн тоон лугаа адил бодож гэрийн тоон тэгш байвал айлын жаргал дүүрэн байдаг гэж монголчууд эвтэй, ийтэй, нэгдэлтэй байвал улс орны хөгжилд ард түмний амьдрал ачтай тустай юмаа гэж үзэж байгаа. Тийм учраас би эв нэгдлийн асуудлыг бол хамгийн эрхэм чухал энэ улсын хөгжил цэцгэллийн үндэс суурин юмаа гэж ингэж үзэж байгаамаа. Ард түмний хайртай төрийн тэргүүн Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацхийн Багванд түүнийг ингэж үнэлж авдаг. Монгол улсын ерөнхийлөгчд Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Хүнд нэг төрлөх чанар гэж нэг юм байдаг да. Инх бол төрөмөл хүмүүсийг ойлгуулах, загцуулах, хүндлэх, ойртуулах тийм төрөмөл ухаантай хүн. Энэ шинжин Монгол улсын ерөнхийлөгч эв нэгдлийн илэрхийлэгчийн үүргээ маш сайн гүйцэтгэж чадах нэгэн том шалгуур юм аа. Алс хязгаар Ховд аймгаас баруун аймагуудаар хийх уулзалтаа эхэлсэн нэр дэвшигч Мегомбын инх улдын дараагийн өтсөн аймаг Баян Үлгийн аймаг байлаа. Олон ясны үлгийн нутаг энэ аймгийн иргэд Монгол улсын ерөнхийлөгчд Монгол Ардын намаас нэр дэвшигч инх улдыг дэмжиж байна. Инх улд даргаыг дэмжиж ирж байна. Өргөттэй хөдөөнөөс бүх сумудаас ирсэн өргөчнөр байна. Улс эх орондоо үнэн шударга хүнийг ажил хийдэг ард түмний төлөө зүтгэдэг хүнийг л ярин сонгож байна. Үлгийн ард иргэд бол Мегомбын инх улд даргаыг сонгох бүрэн боломжтой хүн гэж би өөрөө үзэж байна. Баруун Таван аймгийн нэг увс аймагт хийх уулзалтаа төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэн болын хөршөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөснөр эхэллээ. Жамбын Батмөх агсан мөн увс нутгийн хүн. Хөдөө орон нутагт хур бороо багтай гандуу байгааг иргэд уулзалтад ирсэн малчид мөн ярьж байлаа. Тэдний нэг увс аймаг. Харин Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшиж байгаа Мегомбын инх улд нутагт нь уулзалт хийх үеэр хур бороо орсныг нутгийн иргэд бэлэгшээж байна. Ямар
Хэмэрлэг хүн юм бэ? Хэдэн одоо сар бороороогүй энэ нутагт минь гам тайлагдлаа. Миягомын энхолдогоог би дэмжиж байна. Энэ хүн бол ерөнхийлөгч хийх хүчин чадалтай хүн чинь бодож явдаг юм аа. Тийм учраас энэ хүнийг ерөнхийлөгч одоо тасархаа ялах байх гэж бодож байгаа юм чинь. Улсчууд ерөөсөө үзэл бодолтой тууштай манай улсчууд чинь ер нь Монгол ардын намд жилээс жилд ер нь итгэх нь улам нэмэгдэж байгаа. Эсвэл бид нар ялна гэдэгтээ 100% итгэлтэй байгаа. Монгол улс шин төрийн тэргүүнээ сонгоно гэдэг өндөр хариуцлагатай түүхэн үйл явдал энэ үйл явдал иргэд тун зөв сонголт хийх ёстойг уулзалтад оролцож байгаа төрийн өндөр туршлагатай шилдэг улс төрчид хэллээ. Тунгалаг тамир гэж кино байдаг. Мундаг кино те. Жил болгоны наадмаар гардаг. Урлагт шилдээвэр гэж орсууд ярьд юм л да. Сор үтэл. Зохиол талаас ч кино талаас ч. Тэнд 3 мундаг зүй байдаг. Нэг ноёнуудаа биед ялднэ. Нэг төрөнгийн тахар бадарч тахар. Нэг жигтэй заажиг хүний дүр байдаг. Тэр нь ардын итгэгчийн чимд усрын тоглосон нэг дүр байдаг. Би энэ гурван дүрийн дэвшигтэй холбож удаад байгаа байхгүй дотроо. Тэгээд ойлцоо юм бодогдоод байгаа маа. Энийг бол тэр хахтар нэг шилмэг юм байна. Эрдэнэ болцсон гөрч газаскаж тэгээд гэрэ мартчихад өдөр шингүү яваад байдаг. Ноёнор өдөртөө ашиглахгүй. Жирэг батлыг хахтар бадарч тахаж шиг харагдаад байна. Могод өргөж нөгөө баатрын харахаар тэр хөлгөлөөр болж харагдаад болдог. Могод зайтай. За энэ бүрүүд тасалбар таанаас болтгийдээ. Адилдээ. Нэр дэвшигч Мягомбын энхолдын баруун бүсийн аймагуудад хийх уулзалт амжилттай Говьалт аймагт үргэлжиж Жанжибаатрын талбай цугласан олонтой мэдчилж Монгол улсын ерөнхий сайдсан Пунцгийн жасрын өшөөнд хүндэтгэл үзүүлэн цэцэг үргэж нэгдсэн уулзалтад оролцлоо. Говьалтачууд болон түүний дараа өтсөн Завхай аймгийн иргэд сонгогчдож Мягомбын энхолдыг халуун дулаан урамсгалаар хүлээн авч бүрэн дүрэн итгэл хүлээлгэж дэмжиж байсан юм. Хөдөөрн нутагт ажиллаж иргэд сонгогчдод уулзах үеэр нэр дэвшигч Тухайн аймгийн Эмнэлэг, Цэргийн анги, Томоохон зах худалдааны төвүүдээр мөн орж танилцсан юм аа. Нэр дэвшигч Мягомбын энхолд сонгуулийн сурталчилгааны хугацаанд иргэд сонгогчдод уулзалт хийсэрвэнэ. Энэ үеэр иргэд улс орны эдийн засгт холбоотой олон асуудал хүндэтгийн нэг нь манай төсвийн дийлэнхийг бүрдүүлэгч Эрдэнэ төлөвлөрийн тухай байдаг юм аа. Монгол улсын нэрээр Монголын ард түмний эв нэгдлийн үрээр анхны хөрөнгө оруулалтанд хийгдсэн Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа хэрвээ хэн нэгний гар дээр очих ёстой бол төрд очих ёстой гэсэн шийдвэрийг Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвшигч Мягомбын энхолд гаргаж байсан юм аа. Эрдэнэт үйлдвэрийн 49% бол төрийн өмч болох ёстой байна гэсэн их хурлын тогтоолыг гаргаж би энэ гараараа алах зохиж төрийн өмчөнд авах ёстой гэсэн хууль тогтоох байгууллагын шийдвэрийг гаргасан. Миний эдгээр үнэлэлт дүгнэлт шийдвэрүүд бодиттой ажил болж хэрэгжиж чадахгүй байгаа юм аа. Энэ бол шүүх, хууль эрх мэдлийн байгууллагууд асуудлыг шудраг үнээр нь шийддэггүй хөндлөнгийн нөлөөнд автагддаг явдалтай шууд холбоотой. Улсын хурлын даргын гаргасан энэ шийдвэрийг анхан шатны шүүх хууль зөрчсөн гэж үзсэн. Бизнесийн бүлэглэлийн ашиг сонирхлын талд элтэд үйлчилсэн энэ шийдвэрт Эрдэнэтийн төдийгүй Монголын ард түмэн игдүүцэж байна. Бүр энхол дарга улсын хурлын дарга болоод өөрөө жинхэнэ тэр их хурлаар хуралдаа төр давж исэн. Юм нэгээр дуусахгүй бидний үр хүүхэд ч гэсэн цаашдаа бас нэг улсын өөрийн гэсэн үйлдвэртэй үлдгэлтэй тийм үстэй тэр нэг хүний хувийн компанид үлдчихсэнээс Монголын ард түмэндээ төрдөө үлдсэн дээр л гэж бодож байгаа. Их хурлын дарга бол алхаа зохиод